Боловсрол танин мэдхүй шинжлэх ухааны подкаст Human Channel маань эхэлж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор улсын 2 дугаар эмнэлгийн бөөрийн нэмэс засгийн заслын тасгийн эрхлэгч Хаан Хонгор маань оролцож байна. Баярлалаа. Урьдлах хүлээ авч ирсэнд. За өрсөнд баярлалаа. За өнөөдөр болохоор гуруулаа өсвөр насны хөвгүүдэд зориулаад ер нь бол бэлгийн ариун цэврийн талаар тэгээд өсөлт боожлтод нь ер нь юу анхаарах уу гэсэн маягаар нэг тиймэрхүү зөвлөгөө өгч ярих гэж бодоод эмчигээ урьсан байгаа. Миний бодлоор хамгийн эхлээд одоо хөвгүүд маань өөрсдөө эсвэл эцэг эхийн ч юм уу анханаас нь яаж яг одоо нөгөө нэг шотойгоо ингээд цэвэрлэх үү, яаж ариун цэврээс сахих уу гэдэг талаас нь Одоо эрэгтэй хүүхдийн одоо жоохон ч гэхгүй өсвөр насны ч гэхгүй те ерөнхийдөө багаас нь яаж одоо ариун цэврийн эрэгтэй хүүхдийн ариун цэвэрхий сахиул одлоор бас асуух гад бит хоёр бас ахах мэдэр байна. Эрэгтэй хүний одоо бүтэц бол эмэгтэй хүнтэй бол арай мэдээж өөр байгаа. За тэгээд мэдээж эрэгтэй хүүхдийн одоо өсөлт хөгжил бүх юм бас адилхан даврын зохицуулгаар явагдаад бас тодорхой хэмжээний генийн нөлөөгөөр одоо ингээд явагддаг. Тэгэхээр одоо бол шууд өсвөр насны хүүхдэд гэхээсээ илүү ер нь эрэгтэй бага насны эрэгтэй хүүхдтэй айлууд одоо бүр ингээд багаас нь яг ямархуу үе шатыг даваад туулаад те одоо ингээд нас бий төрс эрэгтэй хүүхд болох вэ гэдэг талаас нь багаас нь ерөнхийдөө ингээд хүмүүсийн алдаад байдаг юмнуудыг хэлж өгөх зүгээр ах л та. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг 0-3 насны эрэгтэй хүүхэд бол ямар нэг нөхцөлд одоо ээж аав нарын хамгийн түрүүнд одоо хийх зүйл бол хүүхдийнхаа одоо хоёр төмсөг тий бэлэг эрэхтэн ямар нэгэн байдлаар одоо өөр байна уу гэдгийг ялангуяа аав нар шалгах хэрэгтэй гэсэн. Тэн дээр бол маш жижиг хоёр төмсөг тий одоо тэмтэрэгж явах хэрэгтэй байна. За одоо бэлэг эрэхтний одоо урагшаа гарч байгаа сүв маань ингээд урагшаа ил гарч ийн үү, сүвний амсарт битүү байна уу? За тэрний ард ямар нэгэн зүйл одоо нэмгэн арьстай улааж ийн үү, үрүслийн юм явагдаж ийн үү гэх юм уу? Иймэрхүү зүйлүүдийг харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээнд угаасаа хүүхдийн одоо сүвний нарийслууд бас одоо зүйлүүд айгүйх байдаг болсон байна. Тэгэхээр энэ нөгөө нэг шээс гарахтаа одоо дутуу ингээд шавхрагдаад одоо бэлэг эрэхтний тэр уртлын арьс одоо толгой хоёрын завсар үлдээд тэр нь ингээд эрэгтэй хүүхдийн боовыг одоо түлээд гэж ярих нь шүү дээ. Түлээд улаалгаад өрсүүлээд ингээд зөөртэй байлгаад байдаг. Тийм үед бол хүүхдүүд чинь айгүйх тэндээ хүрэхгүй хүрэхээр өөлдөг ч юм айгүй эмзэг ялангуяа 2 наснаас дээш хүүхдүүд бол бүр ингээд яа баа гэлдэг ч юм уу манай хүүхд ингээд энэ яач юу гээл зарим хүмүүс чинь ингээд зургийг аваад явуулдаг ч юм ийм болцсон байна гэл ингээд харуулад байдаг. Тэгэхгүй бол ер нь бол тэрийг байнга шалгаж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нэг том одоо зүйлүүд бас хүмүүс их алддаг зүйл бол хоёр төмсөг яг байранда бууж ирж үгүй юу гэдгийг бас сайн үзэх хэрэгтэй. Тэр маань юу гэсэн үг гэхлээр дээхэн үед одоо бидний ээж аав нар ч юм уу бага багт нэг тамхилыг гэл ингээд төмсөг үздэг байсан. Одоо ер нь тиймэрхүү юм баг байха болцсон юм шиг байна. Ер нь бол Тийм шүү дээ. Ер нь тэгэл дандаа памперстай байж байдаг те. Ер нь бол цаана юу болж байгааг хинч баг анзаардгүй. Гэтэл чин дээр үед хөдөөний хөтөл ялангуяа монгорхон өмдтэй тэгэл тэрүүрээ шээгээл тэгэл ах нар алиуныг тамхилчих чийгээл ингээд нэг тиймэрхүү процесс байдаг. Бандашгүй зүйлийг одоо ингээд яг харахад нэг тийм эвгүй үйл юм шиг хэрнээ тэр тухайд одоо өвөө тэр л ингээд яг төмсөг нь байна уугүй юу ингээд шамрагж гин үгүй ч гэдэг юм тэрийг үзчихсэн юм шиг байгаа. Дээр үес одоо ингээд тэрс. Одоогийн нөхцөлд бол тэртээ дөрөв бүгд памперс зүүж байгаа тодорхой хэмжээнд одоо юм ингээд хөгжсөн үед бол өдрө алга өөрсдөө хүүхдээ усанд оруулж байгаа шүү дээ. Ер нь бол одоо төвийн айлууд ялангуяа. Тэгэхээр яг тэр юмнуудыг сайн үз. Гэхдээ нөө бага аймаг бол байн үзэж тахт нэг шаардлага байхгүй. Тэгээд энээс хойшоо одоо юу гэдэг чинь 4-ээс одоо нэг 8 нас хүртэл бас нэг үе байгаа штэ тодорхой хүүхдийн. Тэгэхээр энэ дээр бол яг ялгаагүй шамраг арьс одоо шамарч эхэлж гин үү. За тэр тодорхой хэмжээний одоо нөгөө шамрахгүй улмаас тэр ардуур хуримтлагдж байгаа юмнууд угаасаа ингээд нөгөө өрсөөд юм юу болоод ирдэг л та одоо тосны булчирхаанаас нөгөө ингээд шүүрл ялгардаг учраас тэд нар хуримтлагтаад ирэхээр нэмгэн арьстай газруудаар ингээд товоогоод өрсүүлээд ингээд тэгээд дээрэс нь одоо 4 наснаас хойш бол ингээд ер нь бол сүмний толгой хэсэг бүгд нөгөө бүтэн шамарж явах хэвээр. Бүр хойшоо ингээд гүйцэд биш ч гэсэн ер нь тодорхой хэмжээнд ханзарцсан ингээд тодорхой хэмжээнд шүү дээ. Тий байж ах хэрэгтэй байтал бас тэрийг ингээд анзаарахгүй өнгөрөдөг. Дээрэс нь одоо тэр буугаагүй төмсөг байх юм бол бас аюултай гэдгийг бас мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бүр хожуу одоо юу гэдэг чинь
баг оюутан болсон байна ч гэдэг юм уу зэрэг татлах дээр ингээд онцлогддог. Ялангуяа бүр хөдөө өссөн хүүхдүүд бол нөгөө шалгадгүй ч гэдэг юм уу ээж аамдар нь ингээд жоохон орхигдсон ч байт юм. Тэрнээсээ болоод айгүй хожуу одоо жоохон анзаарахгүй тий. Тэр бол тэгтээ бүр арай л орой онцлогдчихин тий. Бүр 18 нас хүрчээд эмч бүр мэдчихээн гэдэг ч юм бол бас арай л нөгөө тэрэн дээр тэр үдхийг гарах хэмжээнд бол үжээж жоохон хоцорсон байдаг гэсэн. Тэр чинь нөгөө одоо бага наснда 2 3 настайд мэдээд хэрэг буулгачих юм бол тэр чинь буугаад ирэх хэрэгтэй шүү дээ. Тэр буулгана гэдэг одоо мис заслаар тий одоо буугаагүй төмсгийг доош нь буулгатай хаалга эртгий ч юм бол тэр хүүхд жишээ нь одоо нэг төмсгийн тэгээд тэрнээс хойш авчлаа гэж ботход үр тогтох чадвар 50% буурах нь шүү дээ. За магадгүй ингээд жоох азгүй тохиолдлоор ч юм уу нэг төмсг нь одоо жоох үр одоо тогтох чадвар муутай байвал тэр хүн ингээд үр удмаа үлдэх юм ингээд айгу баг болж байна л гэсэн. За яг дээрэс нь тэгээд нөгөө бага насны хүүхдүүдийн хөдөлгөөн одоо сахилахгүй байдал мадлаас л төмсгний янз бүрийн одоо нөгөө гинтл мэдлийн юмнууд бас авцсан байдаг л та. Жишээ нь ингээд дөргөө тэрийгээ бас нөгөө мэдхгүй ингээд явж итэл нөгөө дайвар одоо төмсг өрсөлийн шалтгаантай усчих ч байд юм уу өрөсөл явагдах байд юм уу ингээд бас төмсг моморцсон тохиолдлууд бас байдаг. Тэгээд тэрийг бол яг нөгөө нэршлэн гидроцел гэдэг. Гэхдээ зарим үед бол бага насны хүүхдүүд онцлогддог. Энэ болохоор нөгөө үр хөөрөл дуусаад одоо тодорхой хэмжээнд бас нэг хугацаанд өсөлт байжл үе явагдаж байгаа шүү дээ. Тэр үед нөө тэр нь эрэгтэй хүний цавны сувг гэж юм байдаг. Тэр хоёр болохоор нөгөө бүтүүрэх хэвээр. Бүтүүрээ тэрэн дундуур ингээд үрийн багт төмсөг бууж ирээд тэгсний дараа ингээд аних хэвээр байтал зарим нь ингээд анилгүй үлдчихдэг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хөвлөд үсэж байгаа тодорхой хэмжээний шингэн шууд доошоо тэр уут руу орж ирдэг. Үгүй бол эвэрхий гэж юм үүсдэг байна шүү дээ. Гидс ингээд доошоо гогцоодод орж ирдэг ч гэдэм. Энийг одоо яаж мэдэх вэ? Тэр хань багад нь л одоо маш сайн анзаарч явах хэрэгтэй байна шүү дээ. Хүүхдээ юм хэд. Одоо тэгэхээр одоо тэр маань ингээ хаагдаагүй байх юм бол ингээд нүдэнд харагдахаар тийм одоо юу гэх тий төмсг нь зүгээр босоо зогсож явах томроод тэгснэ хөвтчгээр цаашаа яваарцсан гэл ингээд хүрээд ирдэг байхгүй. Тэгэхээр тэр бол шиний эвэрхийний шинжиж байт юм уу тий. Усчалт үүсэн тохиолдолд ингээ бариад үцгээр угаасаа айгу хатуу болцсон дотор чинэрсэн тий. Бүгд л дандаа л ер нь бол мэсцлийн аргаар л яадаг юмнууд л та. Ер нь хоёр төмсг нь буугаад ирсэн зөөлөн л ээж байл энэ бол нормал гэж үзэх үү? Тий. Тэгээд одоо хамгийн гол нь бас тэгж бодож л да нэг за гэр бүлд нь ч юм уу тий эрэгтэй хүн байхгүй одоо тохиолдолд одоо тийм хүмүүс байдаг штэ тий нэг тийм тэнгүүд одоо нөгөө эрэгтэй хүүхдээ чинь одоо 2 эмэгтэй хүн дунд өсөж байгаа ч юм уу 3 эмэгтэй хүн дунд өсөж байгаа болохоор эмэгтэй хүмүүс төдийл нь яг өөрсдөө тийм бие махбодтой биш тийм эрэгтэнтэй биш учраас яг тийм мэдэрч зөвлөгөө өгч чадахгүй штэ. Тэгээд интернетээс ингээл янз бүрийн мэдээлэл одоо өмнө нь мэддэггүй баха мэдээлэл аваад одоо эрэгтэй хүүхд өөрөө мэдээж ингэж одоо өөрийнхөө ариун цэврийг сахих ч юм уу тийм айгүйх байдаг л та ер нь. Тэгэхээр ер нь бол одоо тэр нөгөө нэг хаяадаа ингээл одоо хичнээн ариун цэвэрч байгаа ч гэсэндээ хаяадаа хорсоод байна ч гэдэг юм уу. Өөрөө яг юу гэдэг одоо юу болоод байгаа юм гэдэг хорсоод байна гин эсвэл ингээд энд ингээ хүрхээр жоохон хүндөртэй юм ч гэдэг юм уу. Тэгснэ маргааш зүгээр болчдөг ч юм уу. Тийм эрэгтэй хүүхдүүдэд айгүйх байдаг. Одоо нөгөө бидний донд нэг түгээмэл байдаг. Энэ бэлэг эрхтний шамраг арьсны асуудал байна байхгүй ч гэдэг юм уу. Тэдэс тэдэн насанд авах хэрэгтэй ч гэдэг юм одоо нэг гадуурч байдаг. Одоо хүмүүс ялангуяа ингээд яг та хоёр шиг ээж нэмээд ч юм их асуултууд энэ л нэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол хөвч таслах гэсэн бол ойлголт байхгүй. Зүгээр ер нь бол яг шамраг арьс авах хаалгаа гэж ярьдаг. Ер нь циркумцишн гэж ярьдаг хаалгаа байдаг байхгүй. Хаалгаагаар хийж болно, үгүй л ажилбараар хийж болдог, янз бүрээр одоо хэсгийн мэдээ алдуулалтаа хөвчлэн хийж болно. Гэхдээ энийг одоо хэдэн наснаас хэдэн насны хооронд авах хэрэгтэй бэ гэдэг нэг тийм асуулт үүсдэг. За мэдээж бол бага насных нь одоо хугацаанд 3 нас хүртэл нь бол авдаг тодорхой хэмжээний одоо юунууд байгаа шүү дээ. Энд чинь нөгөө нэг лалын шашинтай орнууд ч гэдэг юм уу цэвэрч ах уу байдлыг яаж ийж нөгөө шашинд орох зам нэгддэг гэж үздэг юм байлээ л дээ. Энэ бол ялтч тухайн улс үндэстнүүдийн нөгөө яс учраас энийг бол одоо ямар ч юу байхгүй тэр арьсыг бол авдаг байна. Одоо манай нөхцөлд бол яг чиний саяны асуусан шиг тэр өрсөд байна, хорсоод байна гэдэг чинь яг тэр арьсны цаан тодорхой хэмжээнд ингээд нөө шээсний одоо түлэгдэлт явагдаад тэгээд усанд орсны дараа ч юм уу ингээд зүгээр болчдөг тий. Энэ яг хэдэн наснд авах хэрэгтэй бэ гэсэн ойлголт бол би бол ерөнхийдөө бага наснд нь авах айгүй нэг дэмий байх гэж бодог. Зайлшгүй авах үед байна л да мэдээж тэрний ард хэмжээний өрсөлөө явагдах одоо эдэ бүглаа үүсгэж гэдэг юм уу те ингээд бүр авахаас аргагүй нөхцлүүд байж болно.
зүгээр нөхцөлд бол ер нь бол маш энгийнээр одоо өдөрт усанд оруулахдаа аягүй сайн анзаараад багаагаар ингээд шумарж ийн үгүй юу гэдгийг анзаараад за хэрвээ үзүүр хэсэг нь сүүн ингээд бүтэн гарч ивэл тэрийг бол бүр амар их оролдоодох шаардлага байхгүй багаагаар аяндаа амьдралын явцад өөртөө бэлэг хэрэгтэн чинь ингээд нөгөө хөвчрөх үедээ ингээд багаагаар хойшоо анзардаг ч юм уу за эсвэл тодорхой хэмжээнд хүүхд өөрөө ингээд оролдоод хандалдаг ч юм уу за бүр даашаа одоо 10 наснаас хойш маш бол тэр үеийнхэн найзууд яасан байна нийсэн байна ингээд харж агаад нэгийгээ дуурайдаг ч юм уу ингээд ямархуу байдлаар хандсан. За ер нь бол бүр баг бүр сүүлийн шамралт бол энэ баг анхны бэлгийн харьцаанд орох үед шамарсах тохиолдол байж болно. Тэр болтол зүгээр одоо цэвэрхэн л байлгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр цэвэрхэн байлгах ихлээр одоо яг яаж арчлах вэ гэдэг асуудал яригдах байх л та. Тэгэхээр одоо аль болох цэвэр усаар л. Тийм, ер нь бол яг л зүгээр яг усанд орох болгондоо цэвэр усаар угаагаад нөгөө нэг тодорхой хэмжээний тэр орчин алдагдуулахгүйгээр одоо шампунь савн ч гэдэм үү янз бүрийн ямар бол нэг угаадах шаардлага байхгүй. Эрэгтэй хүнийх чинь нөгөө эмэгтэйчүүдийг бодвол ил байдаг учраас те эмэгтэйчүүд чинь эрэгтэй хүнийх ил байдаг учраас тэрийг одоо маш одоо нөгөө нэг ариун цэврийн үед маш сайн яг адилхан л сахинд гэтэл бүр илүү одоо нэг ядчил одоо нөгөө сав мав зориултын сав хэрэглэх тэрийг маш сайн арилгахгүй бол тэр чинь бас ингээд нөгөө тэгээ үргэлжлэл үүсэх магадaltaй юм биш. Тийм нэг багавтар насн дээр ч юм уу одоо ингээд өгөнд ороод жишээ нь биднээр усанд оруулах үе байгаа шүү дээ 5 нас 6 нас хүртэл яг гоё өгөнд ороод тэр үе мүйдээр ингээд анзаараад хойш нь шумулж үзээ тэр үнэхээр гүцэд шумраагүй ч юм уу эсвэл толгойн хэсэг нь гараа хойшоо явахгүй бол бид нар болохоор нөгөө нэг тиймэрхүү массаж эмчилгээг зөвлөж өгдөг байхгүй тэр нь болохоор юм жоохон өрслийн юутай тос ч юм уу вазелинаар ингээд нөгөө бага багаар ингээд хойш нь ингээд одоо их хэмжээгээр биш их хэмжээгээр шууд хойш нь ингээд наалтцын салгачулдаг чинь шархлаад нөгөө нэг буцаал наалтж шүү дээ. Тэгэхээр ингээд бага багаар зүгээр ингээд арсын хойш нь ингээд тослоо тийм их хэмжээгээр биш. Гэхдээ нэг урт хугацааны туршид гэсэн үг нэг сарын хугацаанд ч гэдэм эсвэл өдөр болгон биш ч гэсэн нэг 2-3 жоод ялангуяа аамнар бол энийг байн хийж явах хэрэгтэй л дээ. Тэгвэл ер нь эрэгтэй хүүхд багасаа ингээд боовоо орн оролж авах нь бол ер нь зүгээр юм байна те. Өөрөө чинь бас нэг юм салгаад байна гэсэн үг те. Зарим хүүхдүүд бол илт бүр ингээд захтнаад байна, мажаад ингээд байна гэл бас яг тэр үед бол үнэхээр өөртөө хараад мэдхгүй бол зүгээр шууд одоо эмчэд хандчих хэрэгтэй шүү дээ. Тэр чинь бол нэг тийм асуудал биш. Зүгээр тухайн үед тэр юмч хараад одоо энийг наалтцсан салгах хэрэгтэй байна, үгүй байна, өөрөөрөө шамарна гэдэг чинь хараад хэлж өгөх нь шүү дээ. Үнэхээр яг төрний өөрийн чиглэлээр ойр орчим чинь бас ингээд зөвлөгөөх хүн байхгүй нөхцөлж идэм эсвэл болохгүй бол эмнэлэг дээр авчраад үзүүлж байна гэсэн. Тэгээ нөгөө түрүү чинь нөгөө угаах юм дээр би болохоор хүүдээ ингэдэг байхгүй юу. Миний хөө шүшүүр нор шүшүүрээрээ сайн ингээд одоо тийш нагаа ингээд цацаад бай гэдэг юм үлээ. Тэр одоо тэр одоо зөв одоо ингээд бүрэн шамлагдаг байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хөр хавьд тий доторхын биог нь цэвэрлүүлж гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд жоохон даралтай усаар ингээд тэр одоо шамлагдаагүй одоо шодороо ингэж угаалгах нь зөв үү? Яг зөв угаалгах арга нь яг ямар арга байх вэ? Ихтэй хүнд чинь ерөөсөө ганц л мэдрэх газар байгаа шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд одоо эн чинь насан туршдаа тэр чинь нөгөө бэлгийн амьдрал зориулагдсан л тийм мэдрэхүйтэй л гэсэн үг шүү дээ. Однийгээс нь бол тэр хий гэсэн үг шүү дээ. Тэрийг өндөр даралтай усаар шүршгээр чинь мэдээж яавч таатай биш байх нь шүү дээ. Зүгээр тодорхой хэмжээний даралтыг буулгаад нэг юм жоохон урсгалтай болгоол тэгээд эрэгтэй хөвгт бол өөрөө ингээл одоо гарынхаа өндгөөр ч юм уу ингээд тойрлоо сайхан цэвэрлээл угаагаал тэгээд арчхад л байна. Гадна хэсгийг бол ерөнхийдөө бие угаах ч одоо юу гэдэг тэр юм уумаар ингээд арьс марьстай хамт угаачч болох нь шүү дээ. Доторыг бол битгий зүгээр тийм шампунь савнгаар угаал гэж байгаа. Гадна тал бол тэргөө одоо өдөржингөө явсны дараа ингээд шийсний өнөр орох ч юм уу тэр уртлын арьсны завсар тийм шийсний юм хоримтлагтаад шээс өндөртөх юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол өдөр болгон айл болох усанд ороод одоо яг та хоёр бол нэг бага насны хүүхдтэй яриад байгаа байхгүй юу? Тийм бид хоёр хоёулаа 10 настай хоёр хүүтэй. Тэгэхээр бид чинь бол өдөр болгон дотор хувцаа солиол тэгэл тодорхой хэмжээнд өдөр болгон усанд орчоол явал ямар ч нэг асуудал гарахгүй байх л та. Тэгээ бас нэг ийм тохиолдол байд юм байна лээ. Миний мэдснээр одоо нэг хүүхдүүд чинь жоохон ингээд том болж ирэнгүүт боомж гэсэн одоо шодоон ч гэсэн жоохон ингээд нэг өөрөө томрох гээд ингээд таталтаад өвдөд идэм шиг байлээ тийм үү? Тийм тохиол байдаг. Тэнгүүд тэрийг яг өвдөж гин гэж мэдгүй, хорсоод байна гэж мэдгүй нэг тийм өвдөлт болоод
Тэгээд ингээд нөө эцэг эхийгээ сандаргаад одоо байгаа тэр үед эцэг их яг ямар арга хэмжээ авах вэ? Шууд эмнэлэг явах хэрэгтэй юу? Эсвэл өөртөө жоохон харзнах хэрэгтэй юу? Гэрийн нөхцөлд монголчууд ч нөө харцаанд хийгээд одоо угаан гэж байдаг штэ. Ер нь та алийг зөвлөх үү? Ер нь бол миний бодлоор ихэнх монголчууд шууд харцаанд угаагаал тэгдэг гэж би бодоод байна. Харцаанд угааж бүлээн усан дээр сууж стейт имчилнэ гэсэн юм байдаг байгаа шүү. Тэгээ сүүлийн тослоо. Одоо энэ чи ярих нөгөө яг дараагийн үеийн амир гэсэн үг. Одоо яг нөгөө өсвөр нас шилжилтийн нас руу орж эхлэх л. Одоо юу гэдэг бас өөр ах уу тий. Тэгэхээр за нэг 10 наснаас ерөөхдөө нэг 13 нас гэд хэдүүлээ багцаалж байгаа ярьчулаг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо л та хоёрын хүүхдийн хувьд бол харцангуй нөгөө яг юу нэхлээг байгаа гэсэн үг. Одоо л яг өдийн насны охтуудын шилжилтийн нас бол эхэлсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр нь болохоор нэг 2 жилийн өмнө зарим охтуудын менструац ирэх ч юм уу одоо ундаг нүс ургах мурах ангийнх нь охтууд анзаарах юм бол асуувал та хоёр яг яриад асуувал сугсцсон ч үт юм уу одоо үжээ зарим охтууд нөхний дараалах зүгээд эхэлсэн л байгаа хэл та чийж мэдж гэдэг юм. Эрэгтэй хүүхдийн хувьд бол яг тэр үед нөгөө нэг 8 төгсөлч гэх юм уу охтуудаас жижигхэн биетэй тиймэрхүү байдаг анзаарвал одоо ер нь ингээл 10 жилүүдийг анзаараа за. Харин эрэгтэй хүүхдүүд яадаг вэ гэхээр 13 наснаас хойш сугсдаг яг зуны амралтын дараа ч гэдэм үү. Буцаад 8-9 ангид ороод ирэхдээ л хөөж яатсан юм бэ гэмээр л өөр болж байна гэсэн. Ингээ сунгаа ицээ шиг. Тий, тэр үед яг нөгөө нэг одоо өсвөр нас нь одоо бэлгийн бодлолт нь эхэлж байгаа юм шүү дээ. Тестостерон биеийн маш хэмжээгээр ялгарч эхэлнэ. Тэгээд ирэхээр нөгөө бие булчингийн масс, биеийн өндөр хөгжил бүх юм нөгөө ингээд эрчимтэйгээр ингээд нөгөө эхэлнэ гэсэн. Тэрийг дагаад одоо эмзэг газруудаар үс сургах, сугны үс, умдагны үстэй зарим нэгэн хүүхдийн хол сахал ургаж эхэлдэг арай эрт. За ингээд дууны түүх энэ ингээд шууд бүдүүрээд эхэлнэ гэсэн үг одоо. Тэгээ дуу хоолойч бүдүүрч эхлэх нь байна. За тэгээ батгах шилт явж эхэлнэ. Гэх мэтлийн ингээд асуудлууд утгагүй та хүлээж байгаа. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа гэдэг. Тэгээд ирэхээр угаасаа одоо энэ хүүхдүүч өөрсдөө одоо нөгөө та хоёр тэр юм ярьж мэрдэг одоо тэр үе чинь өнгөрчин гэсэн үг. Тэгэхээр одоо аль болох ярилцахыг л хичээн л гэсэн үг л. Найз шинэл байна л тий. Нэг юм эрэгтэй найз шинэл байх. Тий. Яаж одоо жишээ нь тухайн үед миний хүү яаж юм одоо тий ямар нэг асуудал байвал хэлээрээ ч гэдэм үү ингээд. Нэгдүгürt хоёрдугаарт ингээд өөрийгөө усанд орсны дараа ингээд толны өмнө усанд орсны дараа ингээд бүх бэлчингийн ингээд би сулардаг штэ. Тэгээд гарч ирээ толны өмнө зогсож байгаа хэрэгтэй хөтөл өөрийгөө ажиллах хэрэгтэй. Эмэгтэй хүн ч гэсэн яг нөхөө шалгадагтай адилхан хэрэгтэй хүн хоёр төмсөг ингээд яг төмсгөө гадна талаас нь ингээд зөөлхөн тэмтрэхтэй ингээд одоо жишээ нь төмсөг тэмтрэх юм аргууд YouTube-д ч юм уу зөндөө байж идэг ингээд эргүүлээд зөөлөн ингээд тойруулж үзээд том жижиг байна уу аль нэгэндний юм хатууч өөр юм байна уу гэдэг ч юм. Нэг юм бас санаж авах хэрэгтэй нөгөө эрэгтэй хүний төмсөг одоо дээр дор байдаг. Ер нь бол 1 сант 2 сантын дээр дор. Тэгээд яг тэгэхээр нөгөө энэ бол анатомийн угаасаа нөгөө судасны хөгжлөөс хамаарат арай өөр бүтцтэй. Баруун нарай дор зүүн нарай дээр гэдэг. За тэгээд одоо энийг дагаад бас нөгөө нэг юмнууд яригч эхэлнэ. Нөгөө спортоор хичээлэх хүнд юм ингээ багасаа одоо бас одоо өргөж мөргөхөд байгаа хүүхдүүд байдаг шүү дээ. Эдгээр чи яадаг вэ гэхлээр нөгөө зориултын тэр одоо эрт үз тэ саксны жишээ өмсгөлж үйт юм уу тэр хамгаалт юм уу хийж яаж авахгүй болвол тэднийг дагаад нөгөө ингээд үүсэх бас эмгэгүүд байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо тийм ялангуяа спортоор хичээлдэг хүүхдүүд бол одоо сакс волейбол тоглодог хүүхдүүд гэж ярил л та тий нөгөө их үсэрч харааж ингэдэг болох нь сул төмсөг ингэж доош унцсаар хагаад нөгөө судасны эмгэгтэй болдог гэсэн. Жишээ нь төмсгийг тижээж байгаа тэр венийн судснууд хит их даралтаар доошоо очиод ирэхээр ингээд нөгөө химийн хэмжээс өргөсөөд тэгээ тийшээ орж байгаа цусны орсгол маш их болоод ирэхээр нөгөө төмсгний орчин алдагт болдог. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүний төмсг чинь өөрөө биеийн температураас одоо 2 градусаар бага байдаг гэж үздэг байна шүү дээ. Бид нэг 36 гэдэг бол төмсг нь 34 ч гэдэг юм. Бариад үцгэрээс хүүтэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр орчин алдагтаад ирэхээр нөгөө явандаа тэнд үүсэж байгаа эр билгийн эсүүд чинь нөгөө чанаргүй ч юм уу одоо ямар нэгэн гэмтэлтэй ч гэх юм одоо тийм эсүүд болоод ирдэг байна. Удаан тийм байдалтай явах юм бол нөгөө даашаа бүр тодорхой хугацааны дараа өргөдөлт хүрэх гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудлууд үүсгдэг. Тэгэхээр бас л энэ бол одоо сүүлийн үед бол цэрэг татлах дээр хамгийн их онцлогдож байгаа гэсэн үг. 18 хүрээ цэрэг татлах дээр очиод тийм юм ихтэй болцсон. Ер нь бол тийм
бараг нэг 5-10% бол онцлогдож байгаа баха. Тэгэхээр хөөрхийн ингээд эрэгтэй хүүхдүүдийг бүр үнэхээр анзаарахгүй юм те. Бүр ингээд 18 нас хүртэл нь тэгэж ингэж бүр явуулж өгөх юм. Тэгээд энэ хугацаанд чинь амар их асуудлууд үүсэж шүү дээ. Эрэгтэй хүүхд жишээ нь одоо ахгүй ч юм уу аавгүй хүүхдэж болно шүү дээ. Шүн чин нойтон зүүдгдэг асуудал яригдана бас. Тэрийг зүүдлэхээр одоо яах ч ёстой энэ буруу юм уу зөв юм уу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр мэдээж энэ бол тодорхой хэмжээний зөв асуудал. Тэгж яагаад аажимдаа нас бид хүрээд ирэхээр гайг болчихно гэсэн. Тэр чинь яагаад нойтон зүүдлэж байна гэдэг чинь маш их хэмжээгээр би тестостерон ялгарч байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь гадагшлах замаа хайж байгаа учраас яаж мэдэх вэ? Ер нь хэдэн наснаас эхлэх үү те? Ер нь яг үгүй одоо эрэгтэй хүүхд бол нэг 13-аас 15 насны хооронд бол яг идэх хөгжил явагдана гэсэн. Тэгэл одоо хийт өсгөлэн байх нь удам одоо бас аав ээжийн ген бас нөлөөлнө ш тодорхой хэмжээнд. Тэрнээс бас дотор нэг насны наач яаж болно? Арай хожууч илэрч болно гэсэн. Тэгэхээр хүүхд бол мэдээж хэлэхгүй л ахaltaа. За мэдээж одоо дотн ч юм уу хүмүүс ахтай ч юм уу аав мавдал хөвчлэн хэлдэг. За гэхдээ ээжтэй бол хэлдэг хүүхдүүд өндөл байгаа л та. Яг найз шиг наахнасаа сайхан ярилцаад нээлттэй байх юм бол. Тэгэхээр эн чинь бол ямар нэгэн байдлаар нөгөө эмгээг үйл явдал биш байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Эн чинь яг нөгөө их хэмжээгээр ялгарч байгаа л гарах ёстой газар л байгаа гарчлаа. Тэгэхээр ингээд жоохон насан төхөөд ирэхлээр нэг иймэрхүү юм болж магадгүй шүү гэдгийг тайлбарлаад хэлчих юм бол ингээд сандрахгүй байх нь шүү дээ тий. Одоо чинь миний түрүүний яриадсан тэр судасны эмгээг бол яг андшгүй нөгөө хүүхд ингээл толны өмнө зөксөл харахад яг гадна талын одоо тэр хүүхдний ярьс зүүнтэл нь ялангуяа их тохиолддог байхгүй одоо 95% тохиолддог баг. Гадна талаас нь сагсаасан юм болчихдог байхгүй юу. Цаана ингээд судснууд явж байгаа ингээд харагд баг мэдгэтгэр юм гөвдрүүтэй. Тэгэхээр нөгөө тэр чинь эмчид үзүүлээд хэдвэр үе шатан дээрээ байгаа ч гэдэм үү ерөөдөө мэдээд авчих юм бол эрт одоо жижиг мэс засалбараар ингээд нөгөө тэр бүдүүн судснуудыг боочих ч юм уу ингээд эсвэл бүр дотор талаас нь боох одоо хагалгааны аргууд нь зөндөл байгаа л да янз бүр. Би энэ дээр харин дээр түрүүн асууя гэж бодож байсан. Энд чинь хөвчлэн одоо нөгөө нэг спортоор хичээлж байгаа хит техник хөдөлгөөнтэй байх үед гээд хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо спортоор хичээлж байгаа хүүгүүдтэй эцэг эхчүүд юу бариу дотор ус өмсөх хэрэгтэй гэсэн үг үү? Бариу ч явах нь нөгөө яг зориултын эртүүзэн шорт март гэдэг шүү дээ. Яг одоо ингээд төмсгийг доороос ингээд барьж явах хэрэгтэй. Сул төрсийг бол бас их дэмий. Ер нь бол төмсөг ингээд санжигнаад яваад ахцмал дэмий гэсэн үг байна. Тэгэхээр ингээд хөдөлгөөнтэй уюудад нь жишээ нь тиймэрхүү дотор хувцас хэрэглэж болно шүү дээ. Тэгэхээр нэг төрлийн дотор хувцас биш. Эрэгтэй хүүхд 2-3 төрлийн дотор хувцас. Эмэгтэй хүн ч гэсэн янз бүрийн дотор хувцас өмсдөг шүү дээ. Эрэгтэй хүүхдэд ч гэсэн гуйтай плавк ч юм уу зарим үед одоо юу гэдэг чинь сул төрсийг юуг нь өмсөх гэдэг ингээд өөрт нь ойлголчвол би бол жишээ нь бараг л хөдөлж юм их сургуульд ороо ортлоо ийм сулын юм юу л байдсан баг гэж бодоод өмсдөг байлаа шүү дээ. Ер нь бол тэр үед ч яг тэгэл мэдгүй байж. Би бас яг энэ асуудалд өөрөө бол хүүхд тахтай өртөжсэн учраас нөө бас спорт тэгээд бид нар чинь жоохон багт амбар их дамжиж гүдэг байлаа шүү дээ. Гараж мраш дээр тоглоно. Тэгээд уунан дээр шүү дээ. мэдгүй. Эмгтэй хөөстэй шалбраалцсан урсаад. Тэгэхээр эрт ингээд энийгээ мэдчихвэл амар ахгүй. Одоо тэрнээс хаашаа хүүхдүүд гайг болох байх л гэж бодож байна. Ер нь бол бүх юм аягүй бүдэл бүхэлцэн зүгээр одоо захын дэлгүүр рүү ороход л дотор уцвал янз янзаараа л жишээ нь байж байгаа шүү дээ. Тэгээд одоо бас тэр чинь яг одоо ингээд бэлгийн хөгжил явагдаад ирэх үед тодорхой хэмжээний тосны ялгар шүүрлүүд их ялгардаг. Зүгээр одоо жишээ нь боо одоо заваа гэх бэлгийн хэрэгтэй хөвчрөөд дуусны дараа ч юм уу ингээд бас тодорхой хэмжээний шүүрл ялгардаг. Жишээ нь эрэгтэй хүнээс анзаарах юм бол тэр нөгөө тэртээ өөрийгөө бэлдээд нөгөө бас нэг чиглэг байдлаа агуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр мэр чинь ингээд нөгөө төрсөйхний дотор талд бас хөрөнгөлөгдөн. Дээрээс нь ингээд шээсний дараа ингээд шээс шодоо уртлыг жишээ нь тутус ихсээр төрөх мөрх юм чинь нөгөө дотор хувцсны бас ариун цэвэр яригдах хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь ямар хөө дотор хувцс өмсөх ёстой. Материал нь ерөнхийдөө ямар хөө үйл зүгээр аль болох тэр даун ч юм уу. Тэг өдрө болгон сольж явах хэрэгтэй байх нь байна. Тэ? Нэг дараа 7 хоногийн ингээд дотор хувцастай байх хэрэгтэй. Ер нь бол хэрэгтэй ч юм ихтэй дотор хувцас айталах хэрэгтэй л гэж үздэг. Тэгээ одоо миний бодлоор бол жишээнд би гэхэд нэг бариу, нэг арай сул ийм дотор хувцснуудтай холимог байх хэрэгтэй гэдэг ерөөсөө мдэггүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо манай үзэгчд маань бас тий айгу хүн мэдээл амар ариун цэвэрч байх хэрэгтэй гэж мэддэг энэ чинь анзаардаг нь айгу хэрэгтэй мэдээлэл байна. Би ч гэсэн сайн л мэдээж авлаа юм. Ер нь бол тий тэгээд авсан байсан ингээл одоо явдаг штэ манай хүчин бол тэнгүүд чинь
яг л тэр нөгөө хөдөлгөөний зүгээр бариу нөөсөрэй гэдэг юм уу те. Хамгийн материал сайтай даавн тэгээ юм шорт нь л байгаа байхгүй юу. Бэр одоо бодох аль болох жоохон сул авил нэвтэх юм бол нөгөө бас барьцгаа болоо гэж бодоод. Боксер шорт гэдэг шүү дээ. Боксер төрсөг гэдэг л. Тиймэрхүү боксер гэдэг нь тэгээ боксер нарай бариу юу? Тий жоохон гуйтай тэгсэн юм нэ. Гуйтай. Жоохон тодорхой хэмжээний гуйтай. Гуйгууч байдаг л да. Бүр юм бас сул байгаа шүү дээ. Янз бүр байдаг шүү дээ. Боксер нь болохоор жоохон бариу байх. Бариу дөө. Гэхдээ ингээд яг төмсөг юм уу зориулсан одоо юм хэсэгтэй урд гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг эрэгтэй хүмүүс ихэвчлэн сууж бицүүл сайн байд юм уу? Зогсож бицүүл сайн байд юм баг. Гэхдээ энэ дээр ч одоо эрүүл мэндэд сайн муу гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хүн чинь бас байнга хүн болгон суугаад шийгээд ичдэггүй шүү дээ. Жишээ нь за мэдээж хүн дээр бицэх үедээ ч юм уу ингээд суугаад шийх үед одоо юу гэдэг чинь арай их шээс гарч байгаа юм шиг санагдчих болно. Гэтэл босоогоор шийхлээр арай нэг дутуу гарцсан ч гэдэг юм уу тийм бол байхгүй. Тэр угаасаа эн чинь цаанаас өөрөө шээх тарих одоо тарих зохицуулга ингээ явж байгаа шүү дээ. Шимэр санагдаа 0 дороо шээгэл бүх булчин агшдаг нь агшаад онгоодог нь онгоогоол тэр чинь юмаа гаргаад дуусч байгаа учраас одоо би түрүүн хэллээ шүү дээ. Хөвдөө бол хадгал байж ах хэрэгтэй гэсэн. Яг тэгэхээр эрэгтэй хүүхэд чинь насан туршдаа тэр бэлэг эрэгтний толгоогоор одоо ингээд мэдрэхүү авч одоо амьдрах хэрэгтэй шүү дээ. Нас бид хүрнэ гэр бүлтэй олон цааштай явна. Тэгэхээр нөгөө эрт тэр арсыг аваад тэр мэдрэг байдал буюу ингээд алдагдчихдаг байна шүү дээ. Тодорхой хэмжээнд одоо айгүй юм мэдрэг байсан арсыг гарын арс ч юм уу одоо юм болгочхоор нөгөө бэлгийн харьцаанд орох үед нь мэдрэл бага авдаг ч юм уу те ингээд жоохон томорсон өнөө бэлгийн жоохон сулралтай гэх юм уу одоо дуртай хугацаа нурт гэх юм ингээд асуудлууд байдаг учраас би бол тэрийг аль болох авахгүйгээр хинээ хэл чин тэр яг одоо ингээд онгоогоо цаанаас нь шодоо гарч ирэх нь уртлын нарсыг таг битүү байгааг би наалдаж гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд нөгөө ингээд тэлэх юм ажилбар хийгддэг байна шүү дээ. Хүүхдийг тодорхой хэмжээнд нэг жохон суцаар нь унтуулж агаад энэ уртлыг ингэж онгоолгоод тэгээд хойш нь салгасныхаа дараа тэр ардуур байгаа бохор юмыг цэвэрлээд тэгээд ард нь одоо ингээд үржлийн тоос мос ч юм уу янз бүрийн түрхээ дээж авсан зөвлөгөөг нэг явуулдаг юм шүү дээ. Ажилбарын дараа таагид одоо ингээд маш эрчимтэйгээр шамлаж явах хэрэгтэй. Мэдээж шууд ажилбар хийсний дараа ингэж онгойлгочвол маргааш наасан зүгээр шамарна гэсэн үг биш. Тэр чинь нөгөө юм наалттай юм ингээд ерөөхдөө унтуулж байгаа салгачаар тэнд бас тодорхой хэмжээний хаван хавдар үүснэ, хавгналт явна. Тэгээд нөгөө ингээд бас тэр массажийг үргэлжлүүлж хийхгүй бол нэг өснөө нарсыг өөрөө нөгөө ингээд хэвийн онгоогоод цаанаас нь ингээд гарч ирдэг болтол хийхгүй бол нөгөө дадал үүсэхгүй нэг төр тойргууд буцаал нарийс чинь гэсэн үг. Дээрэс нь одоо нөгөө хүүхдүүд чи идэж ууж байгаа юмнууд чинь дандаа нөгөө ингээд олигтой хэцүү юмнууд байгаа шүү дээ. Яаж иж байгаа л чихэр жимс ихтэй юмнууд дандаа хидэж байгаа. Тэгэл тэд нар чинь одоо энэ нарийсл сүмний нарийсл үүсэх хэвээр юм их болгоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүмүүс ингээд яриад л байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний өмнө жишээ нь намайг жоохон багт жишээ нь гэх тийм эмгэг байгааг байхгүй юу. Чинь бидний ээж аавд энэ асуудал тулгарч байгаа бүх байглаараа гэтэл биднэрт тулгарч эхлэв дээ шүү дээ одоо. Одоо манай хүүхдийн шумрахгүй байна, ард нь ингэчлээ. Ингээд энэ гэдэг чинь энэ үеийн хүүхдүүд арай өөр юм хэрглэж идэж уугаад байна л гэсэн үг. Ер нь бол тодорхой хэмжээнд болох ёстой юмнууд нь арай өөр одоо баг дээр ч юм эрт болоод байгаа байхгүй. Түүнээс энэ үед бол нөгөө ажилбарт орохгүйгээр шийдэгдчихдэг байсан юмнуудыг одоо заавал ажилбарт орж янзлуулад байна шүү дээ. Имлэг дээр ирж хүмүүс тэр чинь нөгөө хүүхдийнхээ тэрийг шаардлагагүй юм тий. Тэгэхээр энэ за би бол жишээ нь яг өөрөө ингээд ганцраад жишээ нь явсан шүү дээ. Одоо яг л нэг танаа хүүхдүүдийн үе муу дээр ч юм уу ингээд найзуудтайгаа байж байгаа л зүгээр гүц анзаарч байгаа л ингээл татаал хаашаа гэдэг ч юм. Энд чинь нуур физиологоор болох л зүйтэй юмнууд. Гэтэл чи одоо тэгхгүйгээр заавал хагалгааны асуудал яригдчихэж хийгээд байгаа байхгүй. Тэгээд эн чинь наалд салгах, шамраг арьс авах хоёр чинь бол шал өөр хоёр асуудал байхгүй. Харин би яг энэ хийх. Наалд чинь бол ингээд тухайн моментод тэрийг салгаад артлын цэвэрлээд тэр цаашдаа ингээд нөгөө дадал суугаад ингээд арьсан сундаг мундаг болох гайг болчихно гэсэн үг. Шамраг арьс авах чинь бол зүгээр яг мэдээж тодорхой хэмжээнд бас хов хүний өөрийнх нь сонголтууд хийж болдог. Тэгэд бас ахуулж болно л доо мэдээж. Гэхдээ аль болох ялангуяа эрэгтэйг ахуулах дээр бол би бол гэр бүлтэй олсон ахуулвал зүгээр гэж бод. Яагаад тэгэхээр нөгөө байнгын нэг тогтмол бэлгийн хамт бүстэй болоод одоо юу гэдэг чинь хамгаалах юмнууд хэрэглэхгүй болоод ч юм уу иймэрхүү үед бол нөгөө гэр бүлийн хүнээ бас нэг тодорхой хэмжээний эрсдлээс хамгаална гэсэн үг байхгүй. Тэрний үг гэхээр одоо өвтрөний
өрсөлд өвчнүүд за цаашлуул нөгөө умаа үзүүний хорт тавтраас сэргийлэгч гэдэг юм. Ягаад тэгэхээр тэр арьсны ард бас хуримтлагчж байгаа юм чи удаан хугацаанд агуулгатахаараа нөгөө эмэгтэй хүнд бас тийм таатай юм өгөхгүй. Хоёрдугаарт энд бидний одоо энэ арьсны ард үүсэж байгаа бактериуд чинь мэдээж эмэгтэй хүн нөхрөнд орох юм бол бас тийм таатай байдлыг үүсэхгүй л гэсэн үг байхгүй юу? Тэр нь бактери л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр болтол эрэгтэй хүн бол жишээ нь өгдөг чинь. Эрэгтэй хүүхдүүд ялангуяа одоо үдчихэж байгаа хүүхдүүдээ бол ямар нэгэн байдлаар өсвөр насндаа ч юм уу эрт бэлгийн харьцаанд орох үе гарвал ямар ч нөхцөл бэлгэвчлэл хэрэглэх хэрэгтэй. Энд чинь өөрөө маш их юмнаас хамгаална шүү дээ. Нэгдүгээр өвчин, хоёрдугаарт одоо хүсээгүй жирэмслэлт тий. Энэ дээр бас энэ юм ярьсан л та. Гэхдээ одоо ч гэсэн хөвгүүдэд зориулсан энэ подкастыг дахиад хийх хэрэгтэй ах тий. Дахиад сануулж. Анхны жирэмслэлтээр жирэмсэн болдоггүй гэдэг бол бүр маш худлаа тийм Анхны худалдаа руу? Тийм. Үгүй шүү дээ. Болно шүү дээ тий. Тэгээ болохоо орвол тэгэл болно шүү дээ тий. Ер нь 13 наснаас эхлээл ер нь за одоо баг 12 ч гэж хэлэхэд хэлдэггүй бах. 12 13 наснаас эхлээл эрэгтэй хүүхэд үр тогтох чадвартай болно гэсэн үг. Яагаад тэгэхээр эр бэлгийн эсрэгтэй рүү үүсэж байгаа. Тэ дээрээс нь дааврын маш их нөгөө нөлөөлөл явуулж байгаа учраас үр тогтохгүй гэсэн үг бол биш. 15 настай жирэмсэн охин ирэхэд ард нь бас л яг тэр насны нэг хүү явж байгаа байхгүй юу? Энэ бол яг бодит кейс шүү дээ. Тийм. Тэгэхээр эрсдлээ бодоод ерөөсөө дандаа л одоо тэр хамгаалт тэрийг ингэж санаа зовох юмгүйгээр ичиг зовох юмгүйгээр хэрэгэлдэг гэдэг ойлголтыг тэгээ эмийн сангаас ороод автаа хүртэл тэрнээс ичиг зовох юмгүйгээр авах ёстой гэж хэлмээр энэ тий. Ерөөсөө тэр чин амьдралд чинь үлдэх маш том одоо эсэртлээс хамгаалж гинэ гэсэн үг байхгүй юу? 90% шүү дээ. Ер нь бол 99.9% баг муугар утгад. Тэ одоо өстой нөө цоор ол яадаг юм бол гэдэг шиг. Тэгэхээр за бүр жирэмснээс гадна одоо биднэрт маш нөө төвхтөө өвчнүүд байгаа шүү дээ. Хэдэ хэвийг алдар доох тэ. Дээрээс нь бэлгийн замын одоо маш олон төрлийн үсгэгчүүд байгаа. Тэгээ эднэр үсгэгчүүд авснаа мэдгүй жишээ нь удаа явах юм бол хожим хоноо өргүүдэлтэй болох. За даашаа дараагийн одоо бусад идэрхтнүүд гимтгтэй төр уулжрахаа төмсгний дайврууд гэмтэх гэх мэтлэн ингээд өрсөлд өвчнүүдээс үүсэлтэй ингээд маш их юмнууд байгаа ш. Тэгээд одоо эн чинь ганц бактери алдар яригдахгүй цаана вирусын алдар те гэх мэтлэн. Тэгэхээр хөвгүүд бол ялангуяа одоо яг хөтэ нэгэл 10 12 дугаар анги маяг гэл бүсэн үсэг одоо бол энэ асуудал орж л байгаа. Тэгэхээр хамгаалт бэлгэвчл ямар нэгэн байдлаар хэрэглэх хэрэгтэй. Тэгээд болох ёстой юмыг болох насанд нь үзүүл илүү амттай байх. Ер нь бол цагаасаа төрүүлж нэг тэгж үзэх гээд ч юм уу нэг найзынхаа хятгалханд орооч байд юм уу ийм юм явагдахаар дэмий байдаг гэсэн үг. Яагаад тэгэхээр цагаасаа эрт болох ч байгаа тэр юмнууд дандаа л бас нэг цаг нь болоогүй амтныг охироодаг ч юм уу бас л нэг адилхан охиныг ингээл одоо юу гэдэг чинь тэ. Угаасаа болох ёстой юм болдгороо болно те. Том болдгороо болно. Том болоод эдгээрээ хийн те. Үнтэй хүнд дурлан үрхэн хайрлан тэгжээд л Чинхээ хайр гэдэг чи энэ байж гин те. Тэгээд шүү дээ. мэдээж яг өсвөр насны хүүхдүүд бүгд л нэгэндээ өнгөрөх, томрох те. Одоо болтол гэл зөндөл юмуд байдаг. Бид нар би ч гэсэн тэр чинь биеэр тулаал гарсан тэртээ тэр үтгэл болох юм болдог цагтаа л болно. Болохгүй үедээ болдог. Гэхдээ тэр нь ерөөсөө сайн үр дагавар ерөөсөө байдгүй. Магадгүй нэг хоёр адтай тохиолдлууд өнгөрсний дараа чамд дахиад нэг хар тал бүлтгэхийг ч үүсэхгүй л гэсэн үг. Арай одоо ингээд мэдлэгтэй болоод арай ухаан суучаад тэгээ энэ бүгд рүү ингээд орох юм бол арай дээр ах тэгээ ер нь. Одоо тэгтээ энэ 10 жилд угаасаа энэ хичээл үүдэг маш их оруулах хэрэгтэй шүү дээ. Яаж ч утсан бүр жоохон сул агаад байгаа юм шиг санагдчих ш надад ч гэсэн ер нь. биологоос өөр хичээл авахгүй байж байгаа л төгснөд ч юм бол ямар ч боломжгүй хэцүү байхгүй. Хэрэнгүү гоё ярьж мэр. Одоо хамгийн чухал хичээл баг те. Одоо нэг янз бүрийн баахан хичээ одоо за яста нөгөө нэг за хүмүүс эрүүл мэнд гэдэг сэдв чи өөрөө амар одоо хүнд асуудал болчиход байгаа. Номер 1 штэ. Хичээл. Тэгээд угаасаа үнэхээр удамшлын л биш бол одоо баг бус бүх өвчин ерөөсөө л амьдралын буруу хэм маягаас үүсэж байгаа шүү дээ. Зүгээр энэ одоо өсвөр насны дээр ярих юм цаашаа. Гэхдээ л Монголд одоо дийлэнх үсэн өвчнүүд бүгд халдварын шалтгаантай ч юм уу эсвэл хүний зүгээр буруу амьдралын хэм маяг шүү дээ. Жишээ нь цэсний чулууч гэдэг юм уу.
Одоо үнэхээр л биеийнх нь аль нэг хэсэг анатомийн ажиглал байхгүй бол тэр чинь ялгарх хэвээр ялгардгаараа ялгараал хооцоогоо идэл явхад зүс ялгараал тэнд чулуу үсэхгүй процесс хангалттай байх боломжтой. Гэтэл хүмүүс өглөөнөөс орой болтол өлөө явж чинь те өлөн байхдаа өдөржингөө богч ажилтдаг ч юм уу ингээл энэ процессууд бүгд л ингээд буруу дадлаас л болж байна. Хавдарч гисэн хүн хэрэгтэй хэрэггүй одоо химийн бэлтгэлүүд маш хэмжээр хэрэгжилж шүү дээ. Дээрээс нь за яг ажлын нөхцөл одоо хортой нөхцөлд ажилладаг хүмүүс байж бол үнэхээр удамшилтанд л тийм байхгүй бол за дараагийн нөхцөлд жишээ нь янз бүрийн вирусын халдваруудаа илэгний халдварууд бол жишээ нь дандаа л одоо вирусын халдвараар л үүсэж байгаа шүү дээ. Хөвчлэн суурна за удамшил мэдээж орно. Чинь том хүчин зүйлүүд байна. Гэхдээ ихэнх өвчнүүд ерөөсөө л буруу хэм маяг буруу дадлаас үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо биднээс одоо хойшоо хүүхдүүд бол харцангуй гайг байх. Бидний өмнөх одоо ээж аауд ч юм энэ үеийн хүмүүс ялангуяа нэг дутуу мэдээлэл тэр одоо юу гэдэг чинь шпризний шарж гэдэг юм юмнаас болоод ингээд нөгөө өвчлөл их байж байгаа ерөнхийдөө нэг ингээд үе өнгөрөд дуусгалах л та. Гэхдээ энэний дараагийн үе дээр бүр илүү бидний мэдэхгүй амьдралдаа үрж чадаагүй яг л ковидчгийн өвчин хизээч ханаас гарч ирэх юм ч үгүйсэхгүй байхгүй юу. За баярлалаа юм чи одоо хэвээ танд хэлье гэж бодоод үлдсэн юм байвал бас хэлж болно. Тийм өөрийнхөө зүгээс өгөх зөвлөгөө. За ямар ч нэвтрүүлэгтээ орж оруулсанд баярлалаа. Тэгээд одоо болохоор ер нь бол хүмүүс маань хүүхдүүд маань ялангуяа ерөөсөө ичи зоохон байхгүй ямарваа нэгэн өөрт нь одоо тулгарсан асуудал байвал ээж аавдаа хэл ямар ч нөхцөлд хажууд чинь туслах хүн байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд юу гэдэг чинь одоо ойр орчинд байгаа тулгарсан асуудлыг шийдүүлнэ гэд найз нөхдөсөө ч юм уу ингээд бас болоогүй дутуу төлмөө мэдээлэл аваад энээсээ болоод хохирсон ч юм уу хүмүүс байдаг учраас ямар нэгэн байдлаар өөртөө чинь асуудал тулгуурлуул ээж авдаа гэл тэгээд имлэгт ханд одоо тулгарсан асуудлыг битгий ганцаараа шийдэх гэж том хүн болсон юм шиг тэгж яваарай. Тийм. За баярлалаа. Өстой хэрэгтэй зүйл байлаа. За баярлалаа. За баярлалаа эмчтэй.